Амар сүртэй снак. Вайн гинэ. Мөрхөл бид гурав төрөлөө гоё би. Нохшин юм байна. Сайн манайхаа өглөөний одоо өглөө 8 өнгөрч байна. Тэгээд юуны бүтээр сэрсэн өглөөнийхөө цаг уух гээд байж байна. Яг сонин сайхан гэвэл биш үү? Бид 3 Америкаас ирээд 2-7 хоног онж байна. Тэгээ эхний хэд хоног бол амар ядралттай байсан. Цагийн зөрөө гарч өгөхгүй бүр амар хүндчихсэн. Ялангуяа нөгөөний бүтээр бүр нэг өдөр 16 цаг унтсан. Орой нэг 7-8 гэж унтсан баха. Тэгчээд маргааш нь өдөр 4 гэж ирсэн. Яг тэгэл хайлт ингээл сэрэл ингээл агаамлалтаа нөгөөнөө мөөж идэл буцаж унтаал. Гэтэ ингээд 16 цаг унтсан гэж боддоо та нар төрснөөс хойш би нөгөөний жирэмслэлтэй хамгаалах юм уухаа болцсон. Тэгсэн чи ингээд гормоны холбогдолтой юмнууд ингээд өрөөндөө гараад байгаа. Тэгээд ChatGPT-ээс асуусан чи ер нь эмээ болсон цагт эхнийний 3-4 сар бол ингэж гардаг гэсэн. Гэхдээ ингээд гайгүй болчих واخ гэж найдаж байна. Одоо энэ тараа ингээд амар том батгах гэсэн. Ерөөсөө ингээд толгон гарч ирэхгүй ингээд байгалах байхгүй. Тэ амар. Хэцүү стресстэй л. Яг нэг иймэрхүү байна. Тэгээд хэдүүлгүй цайгаа ээж уцгаая. Нэгнээ том мөрөндийн лүфитэй тоглож байгаа. Одоо нэг мөлхөөс урцсан чи бүр хин тэнд явж ин заяа. Ингээл нэг мэтгэхэд галтгоо минь яажууд л сууж явах нэг мэтгэхэд л коридорт мөлхөж явах нэг мэтгэхэд л ингээл ийш тийшээ одоо нэг мөлхөөс урцсан. Тэг ингээд энэ тэнд очиж юм оролдоо буулгаацтай нэрээ. Балааг навж байгаа маа нөө. Намайг хинтээ юу яриад байна гэж гайхал. Яаши миний хөө. Хальтын энэ юу вэ тий? Хэллүү тоглоёгээл тэр тоглоомоо хөтөд шийтгэл нэг. Одоо гайгүй бас нөгөөний би хоолыг бэлдэж хацууд нөгөөний ингээд өөрийгөө аргалаа байж идэг болцсон. Тэрнээс бол урд нь бол би дандаа энэ хоолныхын ширээнийхэн сандал дээр нь тавиад идэг байсан. За би өглөөд бол ингээд хоёр талх идчихэж байгаа. Тэгээд нохш юм байна. Тийм жинж шотоо. Нөгөөнийгээ баасан татаад байсан болохоор би өнөө өглөө алим тэгээд лир банантай нухш өгч чинь. Тэрнээс бол ихэнх үедээ өглөөдөө ер нь ногооны нухш идчихдэг. Хаяа бол юм чихэрлэг зүйлэр эхлүүлдэг хэрэг пас натсан байвал. Тэгээд нар бас надаас аюу асуусан байсан хүүхдээ ямар бор хоолнд нь оруулахад нь ямар сургалтанд өгсөн бэ гэдэг. Тэгээд хэрэг намайг Instagram дээр дагддаггүй бол би Instagram дээр хүүхдээ анх бор хоолнд оруулахад ямар сургалтанд орсон бэ гэдгийг стори дээр хэлж исэн. YouTube дээр ээжүүд минь хараагүй юм шиг үлээ. Би Тинукас момын сургалтанд орсон шүү Facebook-ны. Нэг сар тийм сургалт аваад тэгээ тэндээс бүх юм уушиж судлаад тэгээ ер нь тийм ерөнхий мэдлэгтэй болсон гэх юм уу. Тэгээ тиймэрхүү юм уушиж анхаарах нь айгүй хантай идэв л яад хамгийн анх удаа ээж болж байгаа анх удаа хүүхдээ бороолонд оруулах чагаа юу ч мэддэггүй юм байлээ. За ингээд сүү мууж мэддэг хүүхдүүд байвал сүү хийж болно. Гэхдээ би одоохондоо нэгүнээд үнэний сүүж туршаагүй болохоор бас үнэний сүү мөргүй байна. Яг ингээд ийм гоё нухш олчиж байгаа маа. Тэгээ уул нь би овёос хийж өгөх айгуу дуртай. Таач манай хүү жоохон овёос нь дургу байх шиг байлээ. Дургугаар гадна нөгөө нэг текстчер гэдэг штэ одоо нөгөө тийм аманд нь мэдрэгдэж байгаа тийм мэдрэмж нь дургу байх шиг байлээ. Овёос ч нэг жоохон тийм хатуу дуу будаах уу нэг тийм юу байдаг штэ. Тийм үү манай хүү одоохондоо жоохон тасаагүй лээ. Тэгэхээр одоо энэ нухшийн төвхөөс үр арга байхгүй. Овёостой олчгоор нэгүнээ дандаа ингээд за тэгээд зөндөө яж нар намайг нэг амаараа биш өөрөөр нь хөргөөрэй гэсэн. Тийм болохоор би ингээд хөргөж байгаа. За тэгээ өдрийн хоолыг бас танаар танилцуулна гэж бодож байгаа. Яг зөндөө хүмүүс асууж байгаа. Тэгээд өнөөр төгөлдрийг тарахаар бит хоёр очиж авах бах. Яа гэвэл Солонгосоос нэг охин бид гурав гэсэн бэлэг өгсөн гэсэн. Тэгээд төгөлдрийн таньдаг найзаар нь дамжуулаад явуулсан байлээ. Тэгээд орой бэлэг задлж үзэх нэ. Яг өнөөдөр жоохон ядарч ирсэн болохоор би кофегаар эхлүүлэх чинь. Тэгээ ер нь би кофег өдөрт хишээгээ уудаг. Ваа. Тэгээд ер нь би төрснөөс хойш ер нь халуун цай айгүй хууж байгаа. Шингэн зүйл айгүй хууж байгаа. Зөндөө ээж нар бас намайг яаж ч ингэ бариад байгаа вэ? Ямар гоё болчихоо вэ гэдгийгсэн баярлалаа. Гэтэ гаднах үзмжээсээ юугаас турах харагдаж байгаа. Тэрнээс бол мэдээж юм жижигхэн эзмэц байгаа шүү дээ. Төрсний дараа нэг сар 2 сар би бол байнга шүлтэй бол ийцэн. Ногоотой шүл, мягтай шүл, зүгээр хар шүл тэ дандаа шүлтэй хоолнууд. Тэгээд харсан чи би бүр амар турцсан байсан. Гэхдээ бол сүүгээ авч исэн.
Гэтэ ингээд гидс мэдс гуй гармаар амар турцсан байсан. Тэгээд тэрэндээ жоохон ихтгэл ороод гурилан бүтээгдэхүүн идэж ихсэн талах боорсоо десертнүүдүүд амар их идэж ихсэн. Тэгээ буцаад аргалсан. Тэгээд тэднийг одоо хасаад шингэн уух юмаа сайн уугаад тэгээд зүгээр хоолоо идээ явж байгаа. Тэрээс бол бас тэлтэй чихэр жимс чипс идэж байгаа. Гэтэ хорхыг хичээж байгаа бас. За тэгээд юунэ битээр харцаагаа уугаад нэмсний нухшаа идэндээ өнөглөө. Тэгээ харцааг би байнга уухгүй байгаа нэг 7 өнөختөө 2 өдөр 3 өдөр л өгж байгаа. Тэрнээс бусд үед нь дандаа усыг нөхч юм уу те. Тэгээ одоо би бас хэрэм өгж үзье гэж бодож байгаа. Ингээ бас сүйтэй танилцах гэж бодоод байна. Яг би өөртөө болохоор зүгээр элхний нухштай тэгээд чизтэй томаттай талах тэгээд киви тэгээд кофе. Тэгээд цай. Нэмж хэлхийнээрээ би одоо өөрөө хийж байгаа юмуд бас юм нэгнээд өгчдөг болсон. Эртээр гадуур явж байгаад би Ikea-гийн нэг бөөрөх юм баг төмсний нухш гэдэг шүү дээ. Тэрийг авч идээ тэгээд нэгнээд бас давхар өгцөн. Тэгээд төмсний нухшинд аягүй дуртай байсан. Махыг бас ингээд гарандаа барьж агаад ингээд зулгаагаад идээдсэн. Гадуур явж байхад би бол нэгнээд хүүхдийн бэлэн бол өгчдөг. Гэхдээ зарим хоол нь дуртай, заримд нь дургүй. Тэгээд бүгдийг мэдээж бас идэхгүй талыг иддэг. Тэгээ одоо баг тийм хоол өгчээснээс баг өөрийнхөө хоолноос өгч тийм үү гэж бодоод байна. Гэтэ тиймэрхүүний төмсний нухш мухш те хүүхдэд хэрэгтэй хоол байвал те бүргэр идчихвэл би өгж болохгүй шүү дээ те. Гэтэ одоо яшаа те би энэ талах байгаа. Энэ талхнаасаа би одоо ингээд гарт нь байруулахаар нэг юм талын зүсээд өгчөнгөд айгүй дуртай иддэг. Ялангуяа элгэний нухш тэгээд крем чиз одоо нэг чизтэй цагаан Филадельфиатай талхыг айгүй дуртай. Би надаас бүр ингээд булааж ирээ иддэг. Тэгээ иймэрхүү юмнуудыг нь танилцуулж исэн дээр тэгээ одоо нэгүнээ 4 шүттэй болж байгаа болохоор дээдлээ шүт нургаж байгаа. Тийм болохоор ингээд ажиллах рефлексийг бас ажилуулах хэрэгтэй. Тэгвэл би талх өгж байгаа, мах бариулж байгаа, бас дахианы мах бариулж байгаа. Тэгээд янз бүрийн жимсүүдийг бас ингээд гарных нь хэмжээтэй ингээд бүхлээр нь өгж байгаа. Тэгвэл өөрөөс аяг өөрхөн ингээд шомбогноод идээдэлээ. За ажиллаад сонирн болоод ирэнгүүт нь гэл усын нүгэл нөгөө нэг даруулаад шууд ингээд залхи болчдөг. Тэрнээс би ингээд амруу ингээд гараа игээд авъя гэхлээр хаяа бол надад өгдөг. Хаяа өрөөс өгөхгүй ингээд чимээгээд өгдөггүй. Тэр үед мэ усаа угээл тэгэл усаа угаал зайл хичдэг хөөрхөн. Ингээд зүсээд өчтдөг. Ер нь хүүхдүүд гурилан зүйл эхлүүлэх жаваа юм бор талаар гэдэг юм байлээ. Тэгэхгүй дан цагаан гурилаар өгөөд байвал ийм янз бүрийн бор мор юм идэхэ болчдөг гэсэн. Гэтэ манай хүүхд хоёулын ил хийдэг л. Яг шар өмнө өмсүүлчлээ тэнгүүд хувцсан загварахгүй амар байдаг. Тэг ингээд сонирхол бацж үзээл. Гэтэ ингэ мэддэг болохоор шууд идчихдэг. Хараа тэр шууд дулгаагаал авандаа хийгээл. Би бас нэг зүйлийг аягүй хэлье гэж бодсон. Хэрвээ одоо жирэмсэн эхчүүд ч юм уу эсвэл жирэмсэн найз нартай хүмүүс ч юм уу те ямар нэгэн зүйл бэлгэлмээр байдаг. Тэгсээ юу бэлгэлэхээ мэдэхгүй байвал штэ. Миний хувьд хамгийн их одоо хэрэгтэй байгаа хоёр юм гэвэл хүүхдийн сандал тэгээд тэр хоол болгогч байсан заяа. Чиний хүүхэд шууд төрөөд хэрэглэхгүй ч гэсэн удаан хугацааны турш аягүй хэрэгтэй гэдэг юм байна. Одоо жишээлбэл би танад нэг үнийг сандлыг үзвэл битээр ер нь 5 сартаадаа сууж эхэлсэн. 4-5 сартаадаа. Тэгээд ийм сандал байдаг стоке гэдэг. Тэгээ энийг манай найзууд миний бэби шоур авч өгсөн. Тэгээ хүүхдэд хамгийн гол нь сууж эхлэхэд энэ хөлний түвшүүр аягүй шаардлагатай гэдэг. Тэгээ энэ насанд нь тохироод ингээд тааруулчих болдог болохоор одоо хэдэн нас ч хүрсэн хамаагүй битээр тэрийг тааруулаад хөлний түвшүүртэй байх хэрэгтэй юм байлээ. За тэгээд энэ ширээн салчдаг. Бас дээрээс нь ингээд бас салчдаг. Тэгээд айгүй амар санагдсан. Тэгээд айгүй бат бүх модон сандал болохоор айлтгүй би бараг суужхаар намайг дийлдэг. Тэгээд ийм сандал бол айгүй хэрэгтэй. Тэгээд дээрээс нь би танаас харуулсан тэр хүүхдийн хоол бэлтгэжтэй. Яг уу заавал хэрэгтэй биш л те. Гэхдээ ажлыг амарчилж өгдөг. Зөвхөн хүүхдтэй хийж байгаа болоо тэнд хийдэг. Тэгээд дээрээс нь бас угаахт нь би тустай хүүхдийн хашилгүй тийм савгар угаадаг. За нэг тийм хоёр юм хэлсэн. Памперс бол тийм хэрэгтэй, дандаа хэрэгтэй гэдэг. Хувцсны тал жоохон хэцүү яа гэвэл ихэнх хувцснуудаа өмсөөгүй айгүй том төрцөн. Тэгээ тэр хувцснуудыг өмсөж чадаагүй. Ер нь тэд ээжээс нь асуугаад ч юм уу те юу хэрэгтэй гэж байгаа бас авч өгвөл айгүй хантай юм бэл. Монгол руу мөнгө шилжүүлээ зогсохгүй хэрхэн нэмэлт орлоготой болох вэ? Солонгосоос эсвэл Европоос үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд Sendman аппликейшн амбассадор болоод нэмэлт орлоготой болох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Та
Та яг энэ хажууд харагдж байгаачлан линкээ үүсгээд эсвэл дугаараараа найзаа урихад найз чинь Монгол руу эхний гүйлгээгээ хийхэд та $3 авч найз чинь харин $1 бонус авах болно. Тийм болохоор та найздаа бэлэг өгөө зогсохгүй өөртөө нэмэлт орлогыг цуглуулж байгаа юм. Хэрвээ та Sendman аппликейшнаа татаж амжаагүй байгаа бол доор description хэсэгт байгаа линк рүү орж бүртгэлээ хийлгээд $1 бонусаа аваарай. Sendman аппликейшндаа баярлалаа. Зэн би нүрэн будчихлаа. Хаяа нүрэ бодохгүй. Гэхдээ өнөөдөр би будмаар санагдаад будчихлаа. За намайг нүрэ бодож байхаар нэгүнээ юу гэдэг л том өрөөнд байгаа. Том өрөө нэг бол тоглоомуудаараа саадна. Нэг бол Luffy-гийн тоглоомыг барьсан сууж байгаа. Нэг бол зурагтаа асаацсан байгаа. Гэтэ ингээд ягаад ч хүүхдэд зурагт үзэхгүй, телевиз үзүүлэхгүй гэсэн мөртлөө ингээд эмээ өвөтөд яриулах гал тэ ингээд уцаараа харуулаад гэсээр л хүүхдийг л хараад сурчдаг юм байл л дээ. Гэтэ би зурагтаар юм дэхтээ монгол юмнууд тавьж өгдөг. Ялангуяа гадаад өсөж байгаа хүүхдүүд болохоор нэг юм уу хоёр хэл дээр сайн шахуу түлхэж өгөхгүй бол 2-3 хэлний юм ингээд багасаа сонсоод толгой нэргээд байдаг гинэ. Ямар хэлээр хэлд орохоо мэдэхгүй. Тийм болохоор бит хоёр гэртээ монголоор яриад гадуур явж байхдаа мэдээж шивэд хэл сонсож байгаа штэ. Тийм болохоор бас удахгүй цэцэрлэгт ороод бас шивэд хэлээ сурчин. Тийм болохоор монгол хэлийг алдагдуулахгүй юм бол бит хоёр бас монголоор сайн ярьж явах хэрэгтэй. За нэг тиймэрхүү байна. Тэгээ хэдүүл одоо нэгүнийг цэвэрлэгэнд нь оруулъя. Шүдамын нугаа, нүүрийн цэвэрлэгээ, тосын түрхээ. Let's go. За бид гурав сая өдрийнхөө унталтыг хийж байгаа ирлээ. Тэгээд дэлгүүр ороод юм түлхэг цэцэг аваад тэгээд одоо өдрийнх нь хоолыг хийх гэж байна. Ер нь өдөрт бол гадаа гараад алхацдаг. Хэдэн ч километр мөнгө алхаа явж идэг. Залхуу өрөхгүй бол төв ороод алхачин, залхуу өрөөд байвал гэрээхийн тавиад ингээл тойрол нуур дагаад явж идэг. Тэгээд нэг дасгал хийхгүй байгаа ч гэсэн тэгээд өдөртөө гараад алхаад байхаар бүрхэн кардио болоод байдаг. Тэгээд алхаж байхдаа би нэг удаан алхаад байдаг айгүй юм хурдан хэмнэлттэй алхдаг. Тэгээд нэгүнээ тэгээ алхаал байвал унтаал гэдэг хэвгүй юу? Нэрээ бас нэг юм хэлээ марч. Нэгүнээ томатонд амар дуртай байгаа. Нэг тийм чихэрлэг, шүүслэг, эсгэлэн байгаа болохоор сонирхоод байгаа гэж би бодоод байгаа. За тэгээд өдөр юм брокколи, цукини, чихэрлэг төмөстэй нух шийж өгье. Хажууд нь бас махны шүүс хийж өгье гэж бодлоо. Эсвэл дахианы мах дотор нь хий гэж бодлоо. Дахианы мах айгу дуртай идэж байгаа. Люфи эмчтэй үзүүлж байна. Одоо тариулна тийм ээ. Бид гурав эмчтэр ирсэн. Тариаг нь авчрахгүй явсан Люфи. Нэг өнөختөр ингэ сууж байна.
За би тэд гэртээ үрээд ирлээ. Тэгээ сая нөгөөнөг бас унтуулчаад. За тэгээд хэдүүлээ бэлгээ тодолж үзцгээе. Хойлоо энэ кавас нэрийг асуух марцсан биш тийм үсний. Сара. Жохоо юм гэсэн чараа ийм их юм уулзсан байвал яхаа юм хөөрхөө. Тэгээ Намкагийн дүүд нь баярлаа. Намкатаас баярлаа энийг авчирсан би. Энэ болохоор нэгүнээд юм шиг нэг хүүхдийн бичээн баг шиг байна. Энийг маргааш идүүлээ нэгүнээс ихээр амсуулж үзүүлээ. Мэдээж манго майн тэгээд бид гурыг үздэг гээд Солонгосоос бид гурав төрөлөө гоё бэлгэнүүд явуулсан. Ямар хөөрхөн байгаа ч манготой чихэр. Би ерөөс ийм чихрийг хараагүй. Тэгэхээр одоо шууд амсч үзнээр байна. Шууд тест хийдэг. Нар лүүфи хүртэл ирээд өгнө шүү дээ. Лүүфи. Энэ чихэрдэг юм амар дуртай. Вау. Би бас энийг ерөөс адаагүй. Матчаны амттай круассан байна заяа. Тэ бодвол бичээ байх гэж би бодож байна. Круассан. Чихэрлэг чипс юм шүү. Бичэн гэхээсээ илүү. Тэгээ сараа гэдэг нэртэй гэж магадгүй те. Ямар ч гэсэн сараада маш их баярлаа. Instagram-д Монгол сараа гэж. Энэ chocolate sandwich гинэ. Би эмхтэй нийтээ цуглар ирэхтэй. Бүр яг зураг ширээ. Яг юм chocolate-тэй бичээлээ. Chocolate sandwich. Ямар гоё юм. За энэ бол Pocky байна. Pocky бол энд байдаг. Энэ гэхдээ package нарыг өөр юм байна. Ингэж дэлгэж онгоод гэдэг юм байна. Ингэж ёо таасгалын нэг оттолч. Пичний ирзэн чихэр байна. Бас пич дуртай. Эй пич. Оо. Захих шиг үлдээрээ. Захаа байна. Вау. Oh, wish you all the best mango mind гинэ. Ямар хөөрхий. Тэгээд дахиад шүү. Яра. Би доктоотой манайхаа. Dear you гэсэн. Би дахиад мэх авахараа. Oh my god. Бичиг нь ямар гоё бичигтэй юм байраа. За уушлаа. Эндээ Солонгост амьдардаг үзэгчээс нь бичиж байна. Та дөрвийн бичлэгийг үзэх үнэхээр дуртай шүү. Гоё энергитэй. Японоос бэлэг ирсэн бичлэгийг үзээд нэрээ би ч гэсэн гоё амттан явуулъя гэж бодоод эндээс Швед рүү явдаг шуудан судалж байсан чинь ахын дүүн Солонгост аяллаар ирж таарад Шведэд амьдардаг гэхээр нь дуртай ютубертэй бэлэг явуулж болох уу гэд асуусан ашгүй найз нь байж тараад зөвшөөрсөн. Тэгээд хэлэхгүйгээр гинтийн бэлэг болгоод явуулж байна. Таалагдах байх гэсэн амтнуудаа нэг үнд нэг хүүхдийн амттан Люфид нэг хувцастай цуг явууллаа. Явуулмаар юм зөндөө байсан ч авч явах хүний ачаанд төвөг болохгүйгээд болчихсон. Та хэддээ өөртөө хүсдэг сайхан хүсье. Дандаа аз жаргалтай байгаарэ гэж. Монгол сараанаас. Юу ингэж чичрээ тах амар хөөрхөн. Тэгээ доор нь South Korea 2026 оны 2 сарын 20. Нара амар хөөрхөн бичигтэй. Монгол саран гэдэг нэртэй юм болов. Монгол сараанда үнэхээр их баярлалаа. Ямар хөөрхий юм бэ? Одоо би та нарт Люфигийн бэлэг үзүүлээ заяа. Нэг хоёроо цараа. Амар хөөрхөн байгаа үстэй Люфигийн бэлэг. Юм нохооны бод юм шиг байгаа. K-pop idol нохоо олгоцсон юм шиг. Солонгос сурагч нохоо олгочлаа. Люфинээс. Люфи юмс гэсэн. Биш хойлоо. Хөөе. Дуур тризнүүд сурах нь шүү дээ. Энэ өмсөж байгаа.
Луфи шорогч ни. Үсэн дэлбэрсэн юм. Ни. Баярлаа гэж би бэлгийг авсан шүү гэж хэлвэ. Ямар хөө. Ингээ харуулчих. Ой тийм харуулт штэ Луфи тийм мондөг байхгүй юу тийм ээ. Чихэр идэх юм уу чи? Арталтаа зангаар мангадтай тий. Баяр тий. Нара. За. Хөөхөн биш үү чи? За ийм сайхан бэлгнүүдээ авлаа. Яасан сайхан үзэгчтэй юм бэ бүр. Гайхаал. Одоо би бүгдийг нэгэн. Үгүй чи идэхгүй. Тэгээ Монгол сараанда стек баярлаа. Маш их баярлалаа. Өстө хөөхөн байна. За влог үргэлжлүүлээд үзээрэй манайхаа. Hi guys. Гаднаас орж ирчээ байж гин. Өдөржингөө алхаад тэг өдрөл юм ийдсэн. Тэг амар үлсчих гээд орж ирээ шууд юм такос шиг юм хийсэн. Тэг нүүнээ цай хоол ингүүд одоо өөрөө хоол идэх чинь. Өөрөө ингээд ухаан алтгаар ингээд хамаа би ингээд сүлдаад ирдэ штэ. Би бүр яг сая яг тэгсэн. Одоо тэг энэс идэх. Хинтал Луфи нүүнээ намайг харасууч. Нүүнээ нэр энэс амар дуртай идэж байгаа. Ингээ харахаараа бүр ингээ баярлаад ингээ хөөрөв. Би камаа зэрчээ. Йоо миний өсмөс бүрээс. Өндөр гадаа амар гой дулаахан байсан. Зүгээр хоол идвэсгүй ингээ. Нэг идэх. Тэр баярлаад тагцтай. Шууд амд. Луфи чиний хош. Гой юмнууд бичмээр байна. Өнөөдөр амар гой ингээ нартаа гадаа бэсч ингээ юуч бичээг байхгүй юм сонь. Өдөр төгөлдөр битээр нэг хальт хоол идэж байгаа юм л бичсэн. Тэрнээс өөр юм байх. Тэг маргааш хагасаа өдөр амархаараа бас гоё юм хийж бодсон битээр. За би тэг хоол идэх түүгээр. Өсөд. За манайхан би нүунийг сайн унтуулчлаа. Тэгээд тэрвээ та нар мэддэг бол би хүүхдээ унтуулж чадахгүй тансан дуртай. Тэгээд одоо би нэг гоё юм хийж идэх чинь. Тэгээд би нэг юм үзнэ. Тэгээд би Луфи Амазонаас юм шүдний хоосоо цэгсэн. Амар том юм байна. Хөш чимээгүй. За миний хийж байгаа юм бол бараг л шахахгүй юм гэсэн үг заяа. Тэгээд би нэг орой олгоо идэж байгаа бүр obsessed болсон. Тэгээд одоо хийж идчихээ заяа. Тэгээд та нар явж хамаагүй тавг аваад надад зүгээр юм том цагаан тавг байна. Та нарт хэрэг гоё мой тавг байвал гоё тавган дээр ч юм уу гамдан дээр хийж болно. За эхний сонгож байгаа зүйл бол би энэ Président гэдэг бясалгыг авах гэж байна. Би энэ бясалганд амар дуртай. Ер нь Францд байсан, Францд амьдардаг хүмүүс бол бясалганд дуртай ах гэж би бодож байна. Тэгээд хараа. Ийм урт юмыг би баг ганцаар идэж тусгасан. Иймэрхүү хэмжээний бясалгаг аваад энэ бясалгал нь болохоор Le Brie гинэ. Арай Камберыг бодвол арай тийм хүзөөлөн, камбер ч жоохон хатуу барьцтай талтай төөфү шиг. Brie нь болохоор илүү тийм юутай. Юу гэдэг үг нь орж ирдэг вэ? Зөөлөн, тийм кремлэг гэх юм уу? Тэгж хэлэх юм байна. За тэгээ би Brie-г сонгосон байна. Дараа нь болохоор энэ blue cheese өмхий хөгжөрсөн чиз гэдэг шүү дээ. Энийг бол зарим хүмүүс дуртай, зарим хүмүүс бол дургу. Би анхандаа нэг дургу байсан. Гэхдээ одоо бол дуртай. Энэ дотор янз бүрийн төрөл байгаа. Бүр тийм нөгөө нэг хүчтэй амтнууд нь байдаг шүү дээ. Тэд нар бас амар юм билээ. Минийх болохоор зүгээр ингийн нормал. Хямнууд тавина. Энэ бүх хямыг би баг ганцаар идээд тусгасан заяа. Төгөлдөр иймэрхүү хям амт дургу. Тэгээ би хямнаас нь төрөл бүрээс нэг тавина. Би нэг гоё чам хийхгүй заяа. Гэтэ хэдүүлээ бас гоё хийх гэж үзье. За дараа нь би ийм
дарсан, амталсан сармис хийх гэж байна. Ийм хөөрхөн жижиг аяган дотор хийж гэж бодлоо. Та нар ийм юм хийж идэх туртай юу? Уул ингээл хүмүүн ирсүү идэл ингээл хийж иддэг штэ. Тэ юм ингээл хурдудраа сууж муух ч юм уу те. Би сүүлөө бүр орой болох идэт байгаа. Орой хоол мол идэггүй үед иймэрхүү зүйл идчихвэл бас гоё юм байна. За дараа нь бас ийм амталсан ийм жижигхэн паприка дотроо крем чизтэй. За дахиад энэ жижигхэн тагуун дотор би ийм амталсан пестотой олив хий гэж бодлоо. Би одоо юм хийнэ та намайг гайхах. Юу л холиод идээд энэ охин мэл гэж бодох байх. Ийм барай авсан би ийм жижигхэн барай. Фиконте гинэ. Энийгээ дүү шууд ингээд задлал энэ дээрээ тавьчихна. Яаж тавих вэ? Биний гоё эстетик тавьж чадахгүй маа амар мангар. За мэдээж дараа нь тий шахкүтхи хийж байгаа юм чинь ямар жимсгүүгээр төсөөлөхгүй л хэдүүлээ. Усан үзэм хийнэ. Би усан үзэндээ заяа ногоон усан үзэм амар дуртай. Та нар ч тий усан үзэм яаж гоё тийм хатуу шүүслэхийг сонгох аргыг мэдэх үү? Би сүүлд мэдэж авсан заяа хэрвээ нишин тас хар биш жоохон ногоон дуу хатуу харагдаж байвал амар гоё амттай гэсэн үг шүү. Тэгээд бүр ингээд шарлаад тий ингээд ус үзм шаралцсан байвал тэгээд тэр нь муухай юм ба амт гэсэн үг. Тэгээд бас ийм цагаан гүзэлзэн гарсан байлээ. Чипс гүгээр төсөөлөхгүй. Ийм чипс энэ би уул нь salt vinegar гэдэг давстай тий винегертэй чипсэн туртай байхгүй. Тэгээд сая сүлд би идсэн болохоор ахиж идэхгүй хилээд түлэх гээд. Тийм болохоор зөвхөн ийм давстай чипс авсан. Бясалгаа хольж идэх юм. Одоо crackers хатаасан бичиг. Яг бараг л болчихлоо манайхаа. Санаа. Сайн харагдаж байна та нарт. За нөгөө нэг юм дарсан ногоонууд байна. Гүзэлзгэн байна. Усан үзэм байна. За миний 2 чиз байна. Тэгээд голд нь хям тэгээд барай байна. Яг энэ ингээд миний оройн хоол, оройн снак, амар сүртэй снак ах хэвээр. За тэгээд мэдээж уух юмгүйгээр бол төсөөлөхгүй. Алкогол фри гэдэг. Би уулна штэ тэ жин тоник авсан байхгүй юу? Тэгсэн чинь мохито авчиж хоёлаа ногоон өнгөтэй байсан. Би тэр жин тоникийг амсч үзмээрсэн. Тэгтээ одоо яах вэ? Мохито уух нь байна. Тэгээд алкогол фри, газтай ундаанаас залхаад өөр бас газтай юм марвал юм уучлах юм байна. Тэг энийг мохито юм чи ямар яганд уух вэ? Шилтэл яганд ууй те. Тэрийг тест хийж үзв. Яг мохито байна. Заавал над дээр гарч ирнэ. За тэгээд та сүүл нөгөө нэг Нью-Йоркийн влог үзсэн бол би Лүк ТV дээр нөгөө нэг эрсдэлтэй төрөх тасаг гэдэг киног ярьсан. Би үзэж эхэлсэн. Тэгээ би 1-р ангийн үзэл шууд уйлсан. 1-р анги нь эхлээд заяа нэг 10 хэдэн минут л болсон баг. Тэгээ би шууд уйлсан заяа. Хэрэв үзээгүй хүмүүс байвал би хальт хэлчихье. Үдсэн хүмүүс бол мэдж байгаах. Ингээд нэг эмэгтэй ирээд төрөхөд тэгээд эм чинь ингээд одоо төрөх өстой төрөх болохгүй гэл ингээд юм ярилцаад байгаа байхгүй юу? Хүүхдээ бүрэн бүтэн тээжиж төрүүлмээр байна. Би ингээд дутуу төрүүлмээргүй байна гэл ингээд яриад байгаа байхгүй тэр төрөж байгаа эмэгтэй. Тэгсэн чинь эм чинь үгүй айгу эрсдэлтэй чиний бид муумд одоо ингээд сагалханд ороо төрөх өстой энэ гэл. Тэгэл ингээд буу юм болоод байгаа байхгүй юу? Тэг ингээд тэр эмч өөрөө ингээд шийдвэр гаргаад тэр мясцаас хийгээд хүүхдийн төрүүлээд үзэгдэл солигдоод ээж нь одоо тэр эмэгтэй мясцлаа давч чадаагүй ингээд нас орсон. Тэг ингээд хүүхэд нь төрсөн. Хүүхэд нь амьд сэрүүн байгаа. Тэг ингээд уйлж агаад гав ганцархна тэр өрөөнд тэг ингээд 2 эмчтэй ингээд би тэр үзэгдлийг хараад ингээд шууд нөгөө яагаад ч мэдгүй өөрөө саяхан төрсэн болохоор ингээд ээж нь байхгүй тэр хүүхдийн ганцаараа уйлаад одоо энэ хүүхд хайж ухал гэд шууд ингээл бодогдоо тэг ингээд уйлаад тэгсэн чи төгөлдөр наваа гайхах үе чич кино штэ гэд тэгэхээр би одоо тэг энэ хүүхдийг хаана авчихыг хэн авах ингээд би уйлаад би ирүү төрөөгүй хүүхдгүй байсан бол тийм бодохгүй л зүгээр ингээл кино үзэл өнгөрөх байсан баг гэж бодсон. Гэтэ ингээд амар ингээд сэтгэл дойроосон тэгээ сон тийм бодол орж ирээд тэгээ сүүлд нэг 2 ээж бас орж ирээд тэгээд нэг нь болохоор шатнаас унтсан нөгөөдг нь болохоор 5 настай хүүхдээрээ гизрүүг өвшөглүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэл эмчнэр алийн одоо гялс түргэн мэс цэцэлд оруулж хүүхдийг гаргахгүй гэл ингээл баргалтаал хорондоо. Тэгэл за энэ өвчнийг авч явъя гэл. Тэгэл тэр өвчнөө аваад
Тэгсэн чинь бүр амар заяа. Би бүр нөгөө нэг C-section гэдэг дээ шүү дээ. Одоо хийсвэрээр төрсөн ээжүүд би бүр тэр ээжүүдийг амар хүндэлдэг ингээл өөрөө хичнээн төрмөр байсан чинь ингээл төрж чадахгүй яалтч аргагүй ингээл хагалгаанд ороод тэгэл өөрийнхөө биеийг зөвсүүлээд зөвсүүлэн барин байж хүүхдээ гаргадаг. Тэгээ дараа нь тэрэнд ойдл хийн тэр ойдл нийдгэр нь ингэн амар их өвдөлтийг бас авдаг аахгүй юу. Тэгээд тэр хэсгийг бүр ингээд шууд харуулдаг заяа зурагтаар. Нүдэн дээр ингээл шууд нэг эмэгтэй гизэг ингээл зүсэл ингээл доторх ингээл юм ухс мохснаа ингээл хүүхдэн гарч ирээ. Би бүр тэр гизийн зүсж яхад ингээд одоо хиймэл гизвэлгүүдээ энэ кинонд зориулж байгаа юм чинь гэсэн ч үгүй. Яг жинхэнэ хүний төрж байгаа хэсгийг бичсэн байлээ. Тэгээ яг хүүхдэн гарч ирээд тэг ингээд доторх гизмэц ингээд юм сорж мороод амар төгөлөр бүр айхаад ээж ийм амар юм ямар амар юм бэ гэж харж чадахгүй. Тэгэл би харж ийн амар байгаа зү ингээд гизээ зүсгэлээ гэв тэр барыг гоёч гэх нь цааш амар сэтгэл хөдлөлтөө үзэн тэгээд би нэгдүгээр ингээд үзэл амар ингээд уйлаа. Тэгээд лүк ТV дээр ингээд үргэлжлүүлээд үзэхээ сууж ийн. Тэгээд тэрөө та нар үзээгүй бол үзэж эхлэхээр мэдэн штэ лүк ТV рүү ороод үзээрэй. Би одоо энэ гоё шахгүйдхий бордо идэт лүфяр. Тэгээд кино үзтий. The next day. Okey, apa ni numero di family? Давсанд нь жоох байлаарай за. За бит хоёр ийм талх авлаа. Талх биш гэхдээ бриош гинэ. Тэгээд ийм олив оилтай. Юу гоё газар байна. Ketchup pepper. Yes, так. Тэгээд ийм кетчуп пепе гэдэг паста авлаа. Тэгээ ингээд шууд хойно ингээд хүмүүс нь ингээд хоолоо игээд хурлаа зураад гаргаад өчтдөг юм байна. Бид амар гоё газар ороод ирлээ. Хэрвээ Итали олон дуртай бол ийш орж ирж идмээр юм байна шүү. За амсах. Яг гоё Итали амт байна. Амар гоё. Гэтэ минь порцсон жоох юм байна гинэ. Энэ улаан апельсинтай эдний ундаа амар гоё амттай байна. Газтай. Тэгээд эднийхээс битэрийн тест дээр нь миний хамгийн их дурлж харж байгаа юм ин. Энэ бэош тэгээд дотроо юм амар гоё кремтэй. Тэр шоколад кремтэйг нь авсан. 3 өөр төрлөө юм байна. Нэг нь писташ, нэг нь шоколад, нэг нь болохоор юм энгийн кремтэй. Тэгээд өнөөдөр хагасаа өдөр хүн ихтэй байна. Энэ бриошын амс үзээ. Энэ бол надад аюугаа харагдаж байгаа. За одоо хэдүүлээ бит хоёрын хүссэн хүлээс нь бриош десерттэй идье. Харагдаж байгаа шиг гоё биш ээ яана.
биш. Амар зөөлөн хөөстэй байна. Хөнгөн хөөстэй байна. Бодогдохоор байна гэж. Бодогдохоор үгүй. Дээр нь нутелла юм шиг нэг сони юм байна. Тэгээ шоколад. Талах нь амар гоё юм. Зөөлөн. Бүр нь хүүхэд байх та. Яг сургуулиас авч иддэг нэг иймэрхүү нэг юм байдаг байсан. Тэр нэг юм шоколадтай голтой. Тэр амар санаанд орсон. Юу вэ? Наам гоё юм. Гэтэ крем жоох ууд байна те.